Хүлээлгээр таслаа хийдэг. Чи надад яваа сайн гэдэг байгаа. Хичээл дээр хийлдэг юм уу? Өнгөрсөн дугаар дээр ирсэн сэтгэлдлүүд бүр нэрээ үнэ халуун байла. Би бүр team message, team comment аавна гэж бүр бодоогүй чи. Яаж хүлээж авсан? Надад л гоё юмсан. Хүмүүс тэгэж хүлээж авч байна гэдэг чинь битгаарийн ярьж байгаа юм жоохон ч гэсэн нөлөөлж байна. Эсвэл арай реакц өгч байна гэсэн үг юм болов уу гэж би хувьдаа айгуу гоёор хүлээж авсан. Манай нэг бүр ярьсан нөхөртэй ганц сонсон гинэ. Тэгсэн чи тэрнээс хойш нөхөр нь бүр ингээл юм ярьж байгаа тааландаа ингээл хөхөд өчл гоё штэ. Тэгснэ. Хөхөс аваад өгч юм уу? Тэгэж мэгэл гэсэн юмсэн. Тэр цаагаараа ингээд бас нэг хоорондоо нэг юм ханы цанаас ирээд дүүсэн хүмүүс маань тэр ханд хэрмээ даваад давж орж ирээд ярьж эхэлж байгаад нь бол хоёр бид за миний хувьд бол амар баяртай. Чи тавьж үзсэн үү? Яг үнэ л. Яг тавьсан уу? Яг тавьж ирсэн үү? Юу гэж боддог вэ чи? Яг үннийг хэлээд тавьж үзег баха. Би өөрөө тавьж ийн гэж ингээд бодоод байдаг. Гэхдээ ер нь яг 50 гэдэг ойлголт чи өөрөө яг юу гэсэн утгатай юм? Ингээд амар их шингэм гарахаараа тавиад байгаа мó эсвэл шингэм гарахгүй зарим эмэгтэйчүүд ингээд тавьж байгаа амар гой мэдрэмж аваад тэгсэн мөртлөө ерөөсө шингэн гардггүй. Тэр нь ч гэсэн ингээд тавилт эцтэй ер нь бол. Тэгэхээр энэ ер нь айгүй жоохон тийм сонио асуудал. Яг тэрүүх үед ингээд гой болчдаг ч юм уу. Тэгээ дараа нь ингээд тэр мэдрэмж нь алга болчдаг. Тэрийг яг тавилт гэдэг юм уу? Яг нэг юм тодорхой цаасан дээр бичсэн тийм юм яг байхгүй байгаа юм шиг надад бол тийг санагддаг. Тэгэхээр би яг бодож үзэхээрээ нэг талаасаа тавьсан юм шиг яг ингээд секси жах үедээ ингээд амар гой мэдрэмж аваад нөгөө талаасаа ингээд нөгөө бүр амар ингээл тэгээ юу гэдэг юм бүр оргилцэгтэй өрөөл хүмүүс бүр ингээл ухаанаа алддаг малддаг гэдэг штеп. Яг тэгж бол тавьж бол үзээгүй. Нэг эмхтөний үед амар асуудалтай байгаа байхгүй. Тавьсан бишээ мэдэхгүй те. Яг ямар юм байдг юм бол эрэгтөний үед болохоор ингээл тавилаа цатарлаа ойлгомжтой байгаа. Хараад мэдхээр те. Эмхтөний үед болохоор зэрэг харж мэдрэх процесс нь харилцаа адилгүй байд юм шиг байгаа. Тэр яг нөгөө нэг амар гой мэдрэмжийг аваад ингээл ерөөсөө ингээл нэг цахилгаан гүйж байгаа юм шиг мэдрэмж төрөөл миний хувьд болохоор зэрэг яг тийм авч байгаа мэдрэмжийн адилхан мөртлөө миний ингээд нөгөө тавьж байгаа шингэн бүр цацаж гарсан тийм тохиолдол олон байдаг. Гэхдээ зарим тохиолдолд болохоор зэрэг яг тэр нөгөө цацаж гарахгүй мөртлөө зүгээр яг тэр мэдрэмжийг таашаалаа ингээд аваад яг юм жоохон юм нөгөө нэг юм тунгалах шингэн ингээд зүгээр гараад өнгөрсөн. Тийм тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг аль алийг би бол тавилт гэж бол хэлнэ. Сэтгэл зүйн хувьд ч гэсэн физиологийн хувьд ч гэсэн. Тэгэхээр би тавьж үзсэн гэсэн үг байгаа байхгүй. Тий. Тэгэхээр би тавьдаг гэсэн үг байгаа байхгүй юу? Юу бол тийм. Харин тий. Тэр нөгөө нэг скрутинг гэж ярьдаг шүү дээ. Бүрэн татаж тавьдаг. Тэр үзэгдэл болохоор зэрэг эмэгтэй хүн болгонд бол хийж чадхаар үзэгдэл. Гэхдээ зарим хүмүүс болохоор зэрэг ингээд нөгөө яг тавих гал ингээд нөгөө ориулцэгтэй хүрээл ингээд ирэнгүүт шээс нь хүрээд байгаа юм шиг яг шик гэдэг юм шиг мэдрэмж төрлөө гэж бодоод тэрийг шууд автоматар зогсоочдөг. Тэр байдлаасаа болоод нөгөө тавьж чадахгүй, тавьж үзээгүй хүүхнүүд бүр амар олон одоо юу гэдэг биес бол тавьж чадаагүйгээс үүдээд тэр мэдрэмжээ зогсооснаас бодлоод ерөөсөө тавьж үзээгүй маш олон тооны эмэгтэй хүмүүс байдаг гэж бодоод сая судалгаан дээрээс уншлаа. Гэхдээ одоо юу гэдэг бүх эмэгтэйчүүд нөгөө скертинг болж тавина гэж бол байхгүй шүү дээ. Зарим нь болохоор бүгд боломжтой гэж байна. Бүгд ер нь боломжтой. Гэхдээ одоо яг тэгэж тавиулж чаддаг эрэгтэй хүн амар цөөхөн байгаа байхгүй юу? За. Тэр чинь үгүй юу эсвэл өөрөө ингээд за яг өөрийгөө оролдоод өөрийгөө тэгж сквот нийлгэж болох юм. Нэг талаараа. Нөгөө талаараа хэрвээ чи ингээд ямар нэгэн хүнтэй бэлгийн харьцан, эрэгтэй хүнтэй бэлгийн харьцанд орж байгаа бол бүх эрэгтэй хүн яг чамайг тэгж сквот нь болгож чадахгүй байхгүй юу? Тэр чинь чаддаг юм байна. Эсвэл ярилцаад хоорондоо ихтгэлцэн тохиолдолд. Тэгээ тэгэхгүй ингээд чамаас ингээд амар яг шийдэж байгаа юм шиг шингэн гараад байвал чи дөнгөж нэг залуутай бон айц тэгж болж чадахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан бүх эмэгтэйчүүд чаддаг мөртлөө чадах потенциал нь байдаг мөртлөө үзээгүй чадуулдаг залуучууд цөөхөн залуучууд сураач яг скил мөдэ босоогоо ашиглаж чаддаггүй хуруугаа ашиглаж чаддаггүй яа охроноос гадна нөгөө хилээ ашиглаж чадахгүй тэр талаараа бас манад бас нэг айгүй олон эмэгтэйчүүдээс ирсэн байсан тийм ингээд би яг ингээд тавих болоход ирэхээр ингээд шик гэдэг байна. Энэ яг ямар мэдрэмжээ би энэс санаа зовоод байна гэд энийг бол яг мэрэгжлийн хэллэгтэй юм уу? Хэлэхдээ сквертинг гэж хэлдэг. Яг бит хоёрын саяны ярьсан шиг нөгөө нэг яг шийдэж байгаа юм шиг мэдрэмж аваад. Гэхдээ энэ бол шээс биш. Ерөөс тэрнээс санаа зовох хэрэггүй. Айгүй их тийм шингэн гардаг. Тийм зүйл байгаа. Гэхдээ миний хувьд бол тэгж үзээгүй. Тэгж үзье гэж ер нь бол
бодож байгаа. Төрөүний судалгаанаас харахад ер нь бүх эмэгтэй хүмүүс тийх боломжтой гэдгийг хараад хүүе би яагаад тэгж болохгүй гэж гээд яг бодсон сууж байна одоо. Дараа нь туршиж үзнэ. Дараагийнх дээрээ. Би яг юу яасан юм байгаа. Бэлгийн харилцаанд ороод жил хагас болсны дараа яг тэгж сквертэн мөрч тавьчихсан байхгүй хамгийн анхудаа. Тэгээд тухайн үед нөгөө найзлуу маань айгуу тийм юу хүлээж аваад би өстой яг болгочлоо би ингээд найз охиноо ихнэрээ те одоо тавиулж чадчихээн гэсэн тийм амар юм эмоционалаар хүлээж аваад тэгээд тэр нь окей энэ нормал үзэгдэл юм байна те ерөөсөө ичцүүл биш юм байна гэж би нэг хөдөлгөөний адтай юм шиг те нөгөө залуу нөгөө одоо партнер маань ингээд амар юм эргээр хүлээж авсан учраас би тэр нь баг нэг төрлийн одоо миний хувьд юу чинь те одоо окей битүүн болгоё чаддгүй юм шиг сүлд нэг уншиж байгаа байхгүй нэг төрлийн амар юм бахархал юм шиг те тийм мэдрэмж төрөөд тэгээ дараагийнхаас ингээд яг өөрийгөө судлаад эхэлж байгаа байхгүй би яг сая шээдсэн үү эсвэл яг тавьцсан уу гэл те тэгээ сүүлд нь нөгөө дайтер үзэл тавтагдаад ирэнгүүт би яг үнхээр биднээс санаж эхэлж байгаа байхгүй тэр яг одоо энэ шээс юм уу ингээд те тэгээд нэг удаа би бүр яг бүр хинч байхгүй үед би бүр яг тэгж өөрийгөө оролдож байгаа тавиулаад тэгэж яаж үзчихсэн амталж үзчихсэн яа ямар амталсан юм тэгээд тэр чинь нөгөө интернетээс би ингээд амар хүншиж байгаа яаж байгаа штеп эрэгтэй хүмүүс амар шээс гэж боддог те тэгтэл яг амт өнөр нь өөр ямар ч өнөр байхгүй өнгөн тим гэдэг ч юм уу өнгө байхгүй тунгалаг тэгээд амт байхгүй тэгээд тэнгүүт би ингээд шууд амсаад үзэж байгаа байхгүй яа за ямар зөрчтэй юм бэ тэгээд би яг өөрөө конфьюз болоодсан байхгүй тэр чинь би өөрөө яг ялны юу ингэдэг тэгээд нэг юм санаа зовх хэсгээ шийдэх гээд байгаа байхгүй тэнгүүт амтлаа үзэж амт байхгүй тэр тэг өнөр байхгүй тэгэл ерөөсөө цатрал би нэрээ айгүй олон хэрэгтэй хүмүүсээс ингэ сонсож байсан ингээл юу гэдэг би тийм хүүхнүүдэд амар тэгж тавьдаг хүүхнүүдэд яг тэгж цацруулж тавьдаг хүүхнүүдэд амар дуртай гэдэг. Тэгээд анх нэг залуутай яг тэгж ярилцж байхад яг тэрний тухай ярьжсэн байхгүй би тэгээд тийм юм байд юм уу гэж гайхаад тэгээд онлайнаар ингээ хайж эхлээд тэгэнгүүт яг тиймэрхүү юмуд гарч яг одоо тэгж цацардаг ингэж тавьдаг тэгээ би ингэж бас эмхтэн хүн тавьж болд юм байна штэ гэд яг тэгэж олыг мэдчихсэн. Тэг наа чинь шинжлэх ухааны талаас бүр тайлбарлсан нэр томьёогоор нь Бэйли. Энэ бол одоо шээсний сүнс гарч байгаа ч гэсэн шээс биш гэдгийг болохоор тайлбарлсан юм билий. Энэ хараа нэр томьёоны urethral sponge гэсэн нэг тийм юу байд юм бэ? Одоо эмэгтэй хүний яг тийм шээсний сүнсийг байрладаг нэг юм sponge шиг тийм ингэж агшиж одоо ингэж нөгөө багсдаг эсвэл томордог тийм нөгөө нэг одоо бас нэг хэсэг байдаг. Тэр болохоор яг тавих гад ирэнгүүт томроод нөгөө спонж томроод тэгээд шээсний зүгийг таглцдаг гэнэ. Тэгэхээр ерөөс тэр хүн болов шээс гарах боломж байхгүй. Тэгээд тэр гарч байгаа шингэн болохоор зэрэг ингээд нэг судалгаан дээр бол шээсний 10% агуулмжтай гэсэн байгаа. Гэхдээ нөгөө судалгаанууд дээр болохоор зэрэг шээсний агуулмж байхгүй. Байсан ч маш бага хэмжээний гэж тайлбарсан байлээ. Тэгэхээр ерөөсөө шээх боломж байхгүй учраас тэрнээ санаа тавихгүй тавиарыг бичсэн байхгүй. Америкт бүр нэг тийм судалгаа хийсэн байсан. 30 ингээд нөгөө нэг юм гэр бүлийн дунд тий бүр яг нөгөө өөрөө нөхөртөөгөө хийж байгаа тийм харилцаан дээр бүр судалгаа хийсэн байгаа байхгүй. Ихнэр нөгөө хоорондоо хийж байгаа. Тэгэхэд тэр хүүхнүүдийг ингээд өмнө нь ингээд нөгөө нэг биз судлаад бүр ингээд давсгийн судалж агаад секс хийлгүүлээд тэгээд тавьж байгаа процессын нөгөө нэг төхөөрөмжөөр харсан байгаа. Тэгсэн чинь шууд тэр нөгөө нэг urethral sponge ингээд шууд ингээд томроод тэгэнгүүтээ тэр нөгөө нэг шингнүүд нь болохоор зэрэг шээсний сүгээр гадагшлажсэн гэдэг нь бол тэр нэг харагдаж байгаа байхгүй. Тэнгүүд судлаач нар ч гэсэн амар сонир үрдүүд төрсэн. Яагаад гэвэл тэр судалгаа хийжсэн хүмүүс нь энэ бол шээс гэсэн зүйлийг батлах гэж хийжсэн хүмүүс байхгүй. Тэнгүүд таамаг нөө таамаг болохоор зэрэг тэр батлах гэж хийжсэн чинь таамаг нь батлагдаагүй дээ шээс биш бааш тараад. Тэгэхээр зэрэг ерөөсөө манай одоо нэг Instagram хуудсан дээр нэг юу ирсэн юм байгаа мессеж 21-тэй охин тэгээ жилийн ялтанд ороод 2 жил болж байгаа нийтээ одоо ингээд хэдэн залуу тооцоог бичиж байгаа байхгүй тэгэнгүүтээ алинаас нь би ерөөс 50 таашаал авчаагүй яг ингээд 50 гад ирэнгүүт ингээд би ингээд шийх гээд идэг тэгэл болчтой энэ одоо зүг юм уу гэдэг тэрнэр болохоор шууд хэлээ шууд 50 шууд би гарууд нь гарга нөгөө нэг хувьчам ТV-г хэлээд идэг аахгүй өөрийгөө бодоо тэгээд тэгтээ юм залуутайгаа ярилцсан дээр би ингэдэг те би яг ингээд тавих гээд байна би ингээд байна гэж ярилцчул тэр залуу чинь мэдээж дуртай хээ окей гэд тэгээд ер нь ямар ч хэрэгтэй хүн чи юу яриад ан солиороод ангиж бол хэлэхгүй л ах гэж бодож байна. Үгүй хэлсэн ч байсан гэсэн тэгээ юу гэж би тавих гээд чадахгүй гэж тавих хэрэгтэй байхгүй. Тэг яг нөгөө нэг урд нь ярилцсан амар зүг. Одоо жишээл би ингээд нэг өмнөд би ярьсан бас нахаас өмнө ярьдаг байхгүй. Би одоо ингээд скрутинг хийж тавьдаг. Чамд одоо ингээд энэ амар асуудал болох уу те. Зарим эрэгтэй хүмүүс одоо энэ тохиолдолд очиж байгаагүй эрэгтэй хүмүүс бол энийг ингээд шээс гэж хүлээж авах юм байдаг. А хэрвээ
чамд юу вэ л одоо миний одоо зүгээс юм байна гэд. Яхаа зэрэг дуртай байдгаа. Оо би тийм үндэ очирч байгаа тийм үү гэл бүр ингээл амар ёо. За sorry ийм амар нэлттэй ярьж байгаа дуучлаа гэхдээ. Гэтэ энэ чинь ярих асуудал л нэг аахгүй. Эрэгтэй хүмүүсийн юм баг 90% нь бол тавьдаг те. Тэнгүүдээ эмэгтэй хүмүүсийн хит гисэн байлаа түрүү ярина. 90% нөгөө тавьсан бож жүжиглдэг бүр амар байгаа те. Йоо тэр шиг тийм болохоор зүгээр тий тавиад өөрийгөө ховооч юм гэ тэр эрэгтэй хүмүүсийн бүр баг 100 залуугийн 90-ээс нь тавьж байгаа эмэгтэйчүүд 50-аа гэврэл чи би гаргунд гаргаа. Тэгээд хамгийн гол нь хараа 50 цугад юу нөлөөтэй мэж бодсон. Өөрөө нөгөө нэг мэдрээд те би ингэл таашаал авд юм биш те гэл ерөөсөө яадын сайхан ингээд гар хүлээ ингээд нилийн дүр явуулаад хөхнөөхөө толгойг оролдоод ч юм уу те ингээд сэрэл ихтэй байж болох бүх газруудаар оролдоод тэгэл чамныг таашаал төрөх тийм нэг оргилд хүрэхэд төхөн болох нэг хэдэн зэгүүд байгаа шүү дээ. Олдсон шүү дээ. Угаасаа нөгөө нэг яг л өөрөө өөртөө эхэлж ажиллаж үзээд тэгээ би яанаас юунаас таашаал авч зөвхөн эмэгтэй хүн хилүүнээс эсвэл бэлэр ихнээс таашаал авахгүй шүү дээ. Хүзүү жүүгтэн те нуруу хөх гэдэс чигээл хаан ч юм тий ам уруулаад юу гэдэг бүх байж болох тэр газар ингээ өөрийнхөө цэгийг олох хэвээр юм шиг надад санагддаг. Тих ёстой юм шиг надад санагддаг. Тэгээд тэрнийхээ дараа эрэгтэй хүнтэй ундаж үзээ. Би эндээсээ таашаал авдаг. Чи намайг ингэж оролдвол надад гоё юм гэд амир нээлттэй ярих нь зүг баг. Тэгжээж нөгөө нэг дур тавих гэдэг юм руугаа хүрн одоо зам руугаа явж гинэ гэсэн байхгүй. Тэгээд өөрөө дур тавьж чадна. Тэрнээс биш эрэгтэй хүний хажууд жүжиглсэн юм шиг дур тавьсан юм шиг хэвтэй шаардлага байхгүй шүү дээ. За тэгвэл squirting гэж байд юм бол өөр ямар аргаар дур тавьж болох юм? Зөвхөн сексэс биш гэж ойлгосон бэ. Эмэгтэй хүний хувьд ч тий. Мэдээж гар хангалаа. Энэ ганц хүний секс болчиход байгаа юм нэрээ. Нөгөө морь унжих та дугуй унжих та ч юм уу нөгөө дөнгөж нөгөө тэнцээ ингээд нэг юм хүрлцэх мэдрэмж төрөнгөт ингээд шууд ингээд хэлүүрээ тавьчихж байгаа байхгүй тийм тохиолдол маш олон гардаг гэж би уншижсэн. Гэтэ надад бол яг тийм тохиолдол гараагүй байгаа юм байна. Морь ундгүй хүн байна. Дугуй ундаг над чих хүн байна. Би бол яг дугуй унжихтаа нэг тийм мэдрэмж авчихсан ингээд яг дугуйны жоохон нөгөө нэг суудлан жоохон өндөр ээж таараад тэгээ хөл нэг арайч хурж агаад тэгээ яг нөгөө эргэтэн маань яг тэрний үзүүртэнд хурж таараад тэгээ нөгөө ижих талдаа ингээд хүрээд байгаа байхгүй. Тэгээл би ёо гэл тэгээл яваалсан. Тэгээл гоё болоод тэгээд бүр өөрөө ингээд тэрнээс жоохон сонирн болоо тэгээд ямар дугуун дээрээ тавилтаа штэ гэж одоо тэгээ болсон. Тэгтээ ер нь бол тэгэж дур тавих боломжтой юм шиг бол надад санагдсан. Бас нэг өөр дур тавих боломжтой арга нь одоо боломжтой арга нь цааш юм яг миний бол үзчихсэн арга гэх юм бол би унтчих та ингээд зүүдлээд яг ингээд дур тавьж ингээд зүүдлээд ингээд сэрсэн чинь өглөө нь гоё авцсан сэрсэмсэн. Одоо тэр бодвол нойтон зүүдсэн байна. Тэгээ яг тэрнээс тэрнээс болоо дур тавьдаг. Одоо дур тавих бас нэг боломжтой. Өөр бас нэг арга нь болохоор нөгөө нэг сэрлийн цэгүүд гэж байдаг шүү дээ. Юу гэдэг хөхөөрөө ингээд оролдуулаад хөхний толгоогоор ингээд тэрэндээ амар сэрэлтэй хөхнүүд байж байгаа. Манай ариуна айгуул хөхнөөс сэрэлтэй зээ. Амар сэрэлтэй. Ер нь бол тэгэл одоо нэг хамаг мэдрэлийн миний хамаг мэдрэлээс баг хөхнөө төлөвсөн байт юм шиг байна. Миний өстө тийм шиг. Тэгээд нэг юм хүзүүгээр үсэл баг ингээд хөхөнд өргөлөө дуусаа. Тэгээд тавиас гээ. Тэгэхээр хөхөндөө одоо яг хөхөндөө бас тэмсрэлтэй хөхнүүд бас байдаг байгаа байхгүй. Тэгэхээр тэрийгээ та нар өөрийгөө оролдож үзээд эсвэл нөхрөөрөө юм уу найз залуугаар хөхөө оролдож үзээрэй. Тэгээд тавьж ивэл заавал өөр аргаар тавих шаардлага болж штэ. Бас дараагийнх нь болохоор нөгөө фантаси төсөөллөөр ингээд айгүйх ингээ өөрөө төсөөллөд юу гэдэг ингээд порно үздэг ч юм уу те эсвэл ингээд зүгээр хөвтөж байхдаа ч юм уу ингээл би ингээ гой залуутай унт чинь юмсаа намайг ингээ хүн хурж ин ч юм уу ингэж бодоод тэг төсөөллөөрөө бас тэгж тавих боломжтой байдаг гэж би бол тэрийг унсан гэхдээ яг өөрийнхөө хувь дээр бол туршлага дээр ямар ч хэлэх үг алга. Би бол гэхдээ тэгэж миний төсөөл сайн ч гэсэн гэхдээ арай тэгэж төсөөлөхөөр тэгэж төсөөлөхөөр амар төсөөлтөй бол биш юм байна. Тэгэж тавьжсэн хүмүүстэй бол бичээрээ. Туршлагаас солилцъя. Хоёрын бас одоо тийм мэдгүй бас өнөөл юм байгаа шүү дээ. Тэгээ хараа ингэ амар харцангуй үзэл байгаа. Одоо ингээд эрэгтэйчүүдийн 90% жинхнээсээ тавьдаг 10% жүжиглдэг байхад эмэгтэйчүүдийн 90% жүжиглдэг 10% жинхнээс тавьж үзсэн ч ах шиг тий. Тавцсан. Ер нь ирчүүд юу гэдэг та нар? Бид нарыг тавиулаач тий. Ийм скил мотой муу та нар. Боловч
бас нэг сонирхолтой юм би бас түрүүн ингэдэг нөгөө яг подкастынхаа бодож исэн байхгүй. Оргазм нөгөө дур тавилтын талаар ингэ бодож исэн. Заавал ер нь дур тавих шаардлагатай юм уу? Тэ. Дур тавихгүйгээр нөгөө амар гой секс гэдэг штеп. Заавал ингэ яг секс нь ингээ гоё. Гэхдээ би дур тавих ямар шаардлагагүй ч юм уу. Дур тавих ингээ одоо боломжгүй ч юм уу. Гэхдээ залууч ингээ тавьчлаа штеп. Залууч нь тавьчлаа. Яхаа за. Тэгээд би ихтэй секси үед амар гоё мэдрэмж авсан. Гэхдээ би тавиагүй. Тэр тал дээр өрн бас тийм тал дээр ямар юу гэж хэлмээр ч юм дээ. За нэг л юм дээр зөвшөөрөө наадах чинь. Нөгөө нэг quick sex гэдэг чинь тийм gas нэг тийм нуцаар ч юм уу тийм gas sex юу тохио байж болох юм одоо нэгтэн. Яг гэвэл нэг эрэгтэй үний тавих хугацаа, дундаж хугацаа, эмэгтэй үний тавих дундаж хугацаа чи харьцангуй хоорно зайтай. Зөрөөтэй. Харьцангуй зөрөөтэй учраас тэрийг бол за одоо нэг хурдан хийсэн сексүүд болоо зөвшөөрье гэж ойлгоё. Гэхдээ нөгөө нэг хоёулаа ингээд амар гоё 50 хийгээ те ингээд оршилтэй хийж болохоор байсан үед эрэгтэй зөвхөн тавьчаад эмэгтэйгээ тавиулаг өнгөрөөцсөн тохиолдол нэг чинь ингээд амар хувийн оц үзэл болчихж байгаа байхгүй. Зөвхөн би тавиал болцсон гэдэг ч юм уу те тийм үднээс ингээд зүгээр өнгөрцөн. Тэгээ хараа энэ нөгөө нэг чихэр хүүхдүүд үзүүлэх байна да гэжсэн маа өгөхгүй шууд өөрөө ингээд бараг аваад идчихдэг тэр шиг байхгүй. Гэхдээ тэр чинь ихтэй бас хувиа бодсон гэж бас хэлж шууд болохгүй хаа. Тэр залуугийн ингээд одоо чадах хэмжээ нь тийм байж та одоо юу гэдэг 2 минут болоод 50 залуу байна. Тэгээ түрүүн хоёлыг ярьсан шиг нөгөө 44 минутаас хэдэн секунд хүртэл 44 секундаас хэдэн минут байлаа үргэлжилдэг гэдэг шиг яг тэр залуугийн хэмжээ нь одоо юу гэдэг чадвар нь 2 минут байлаа гэхэд яах юм бэ? Зөвхөн одоо яг тэр яг одоо тавиулах биш шүү дээ тэр чинь. За окей тэгээд за би тэр тал дээр бас жоохон эргэжтэйчүүд ингэ өмөрч идэхгүй бол хоёулаа ингэ эмэгтэйчүүдийн талд ороод ахаар би бол тий тавихгүйгээр сексээс таашаалж авч болж чаддаг. Одоо ингээд заавал секс их болгондоо чи тавихгүй шүү дээ мэдээж. Тэгэх боломж юу н эсвэл окей тэгдэг эмэгтэйчүүд байгаа. Манай арин байгаа. Манай арин байгаа. Тэгээд би бол ерөөсө бараг нөгөө нэг яг ингэ бодохоор бэргээ бодохоор нөгөө нэг секс ихтэй бараг таашаа. Энэ өндөрлөгөөс харахад уу? Өндөрлөгөөс харахад уу. Бараг нөгөө би тавиагүй үйлцэн секс айгу бараг хоор бараг байхгүй байна. Харин тэгэхээр яг чамшиг юм хүүхнүүд байгаа хгүй. Чамшиг ингээд одоо юу гэдэг бүх юм дээр ингээд одоо секс их тоолгондоо тавьдаг. А жишээлбэл наачиг бас хүүхэн байгаа хгүй. Секс хийгээд заримдаа тавьдаг. Заримдаа тавьсаагүй гэж мэдтгүү. Заримдаа болохоор юу яадаг? Тавиагүй байсан ч гэсэн секс амар гоё байдаг. Тэгээ би хараа яг сексээс бас тавихгүйгээр таашаал авдаг эмэгтэйчүүдийн нэг юм шиг байгаа. Өөрийгөө зарлан тунхаглахад. Залуусаа гэж. Нөгөө нэг жицэг хааны димбэ гэсэн амар юм уламжлалт. Жицэг хааны димбэ гэсэн юм хүн одоо ингээ байнга асуудаг асуулт. Эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн бас амар юм үлгэр домгийн мэдтэй. Эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн ер нь тэр нь ямар юм бэ? Цэг юм уу? Нэг юм юу ийдэ? Нэг юм амар хиймэл юмны талаар яриад байгаа юм шиг тийм төсөөлөлттэй хүмүүс бас айгүй олон байдаг. Тэгээд яг дээ тэгэл бит хоёр бас нөгөө нэг дэлгээд нүдэрээ харчаагүй болохоор мэдэрснээр өсөж судалснараа та бүхэндээ хэлгээд байгаа ч шиг яг энэ нөгөө интернет бичсэн бит хоёр харсан юм л та. Тэгээ яг тэр тэнд байдаг гэж тодорхойлж хэлсэн байлээ. Тэр нь хаана байдаг вэ гэхээр нөгөө нэг эмэгтэй хүний эргэтнийхэн те урд ханны эдээ хэсэгт нэдэг гинэ. Одоо ингээл яг хурууг оруулаад ингээл мэдрэхэд нэг юм ардгар юм мэдэгддэг юм байл л та. Тийм дээшээ ингээд хуруугаар 4-6 см-ийн зайд оруулахад юм ардгар мэдэгддэг. Миний өсөн дээр 4 гэсэн. Гэтэ нэг эмэгтэй хүний өтрийнээс шалтгаалдаг л да. Ямар байдлаатай байсан, ямар байлтай. Тэгээ тэнд болохоор зэрэг ингээд нөгөө эрэгтэй хүний эргэтэн том бай, жижиг бай те ямар аль нь ч байсан бай тэр одоо зэгийг хурж ингэж хүрлцэж чадгал юм бол эмэгтэй хүн гэж тавьж яах магадлал бүр амар өндөрсдөг гэж бичсэн байлээ. Гэхдээ миний хувьд бол яг тэгж нөгөө нэг хүтрэгээр тавьдаг эмэгтэй хүн биш юм шиг байна. Яг гаднах хилүүгээр тавьдаг. Би ер нь бол барыг жицэгээрээ тэгж тавьсан тохиолдол амар цөөхөн. Хэдхэн залуучууд гэхээр олон дан дээр ирчлээ. Тэгээ ирчих. Хэдэн залуучууд залуучууд юм байна. Залуу хэр бодлоолчих гэдэг нь. Залуу хэлсэн мэдээ. Хэдхэн залуучууд ер нь бол яг тэгж жицэгээр маань тавиулж чадсан байдгийн. Би зэрэг аягүй тийм нээлттэй ярилж чаддгүй залуутайгаа одоо чи ингүүл би тавих гээд байна тий. Ингүүл одоо илүү гоё нэг гэдэг чи нээлттэй ярилж чаддгүй.
Хүнээс шалтгаална. Одоо ярилцаж чадгаар нэг хүмүүс шүү. Гэхдээ ер нь бол ихэнхдээ ярилцдаг юм байна. Энд чинь эцэг миний хувьд тий би яг энэ моментод өөрийгөө зориулаа энэ хүндээ секс хийж байгаа юм чинь би л одоо ингэж жаргалтай байх хэвээр би л тавих хэвээр гэсэн жоохон тиймэрхүү хавьяа чимтгий зангаараа ер нь бол хандаад тэгээд ер нь ихэнхдээ ярьцдаг. Чи намайг ингэж ихсүүл ингээд чи намайг ингэж оролдуулах гоё юм. Эсвэл чи одоо тавих болоогүй шүү. Би арай болох гэж байна. Би яг одоо тавих гээд энэ одоо байж ид ч юм уу тэгж жагаад тэгжээд ер нь өөрөө заавал саасандаа хүрчдэг. Эсвэл хэрвээ тэгээд нөгөө залуу нь төрүүлээд тавьчлаа штэ. Тэгэхээр би ингээд тавиг бол миний амар уур хүрээддэг дараа нь. Би болоогүйс штэ. Эсвэл ой доошлаа. Тэгвэл намайг тэгдэг ч юм уу тэгээд заавал ер нь бол саасандаа хүрээл гэж бодд юм да. Цэнцэр. Тэгээд угаасаа эмэгтэйчүүдтэй ингээд аягүй амжилтад хэлчихэд бол угаасаа нэгэн л секс хийж байгаа юм чинь тий. Секс хийж байгаа зорилго ч нь бол угаасаа л ямар нөгөө ихтэй үнээл тавиулах зорилготой биш тий. Одоо өөрөө бас тэрнээс таашаал авах зорилготой л байдгаас хойш бие сайхан суллаад ямар байгаагаа өөрөө мэдэрсэн тохиолдолд бол нөгөө хүндээ хэлээд хамтдаа сайхан тэгэл таашаал авах нь эрэгтэй хүний хувьд ч гэсэн амар гоё хаа. Би одоо жишээлбэл надтай уулзчихсан залуус маллаас бол тэгээд тавьж байгаа чи ингээд амар гоё мэдрэмж төрүүлдэгтэй ингээд айгүй олон эмэгтэйчүүд угаасаа тавьж чадахгүй үлдэхт нь одоо ингээд амар сэтгэл дондуур байдаг те би өөрөө ингээд тавьж үлдсэндээ бас амар гимшиг сэтгэл төрдөг. Гэтэл одоо ингээд чиний үед ингээд тавьж байгаа нь бол надад ч гэсэн одоо юм амар гоё мэдрэмж төрүүлж би ингээд нүнийг тавиулж чадчихээн гэсэн мэдрэмж төрүүлж гин гэж хэлжсэн. Гэхдээ амар олон эмэгтэйчүүд хийж би одоо ингээд найзуудаа ингээд сонсон шүү дээ. Тэг ингээд буундаа ингээд юм ярьж байгаа. Залуу нэхлээ тавьчаад тэгэхээр ингээд яг түрүүний миний ярьдаг шиг эмэгтэйчүүд нь дараа нь ингээд айгу юм гонцгоор ингээд амар ууртаа болчихдаг гэдэг ингээд ёо би ингээд тавиг ах чинь чи тавьчлаа ч юм уу ингээд тэг ингээд дараа нь ингээд нэг юм яг ямар мэдрэмж гэдэг ерөөс ингээд үгээр хэлж чадахгүй нэг юм ашиглуулсан юм шиг эсвэл юм гомдож байгаа юм шиг ингээд би яг болгочээсэн шүү дээ ч юм уу яг тий амар олон найзууд одоо найзуудынхаа сонсгоод яг тэгж уур нь хүрчээсэн гэж бол сонсч байсан. Тэгэхээр эмэгтэй хүний уурыг хүргээд бол хэрэггүй. Тийш тийм тэгээд өөрөө тавьсан байлаа ч үнэхээр төвчгүй тэр хүн үнэхээр халуухан байгаа даа. Гэс тавьсан тохиолдолд бол тэгээд чинь өөрөөр тавиулах арга зөндөө байна. Тэр эмэгтэйгээ хуруу байна, хил байна. Юу гэдэг өөр юу байна? Секс тоглоом байна. Тэ секс тоглоом байна. Зөндөө олон арга байгаа. Бити хувийн хичээгээрээ. За эмэгтэйчүүд ихтэй хувийн хичээгээрээ. Эмэгтэйчүүд бити хувийн хичээгээрээ. Хараад уусаа л чаддсан юм чи нөгөө үнэ бас бодооч тээ. Гэтэ ягаад ариуна эмэгтэйчүүд ер нь тавьсан юм шиг жүжиглдэм бол ямар хинт хэрэгтэй гэж. Юу яд юм болов? Айд юм болов? Нөхрөө ч юм уу найз залууга өөр одоо юу гэдэг тавиагүй ингээд би сэтгэл ханамж одоо тавиагүй ингээд өөр энэ би тавихгүй болохоор ингээд өөр эмэгтэй хүнтэй унтчих үү гэж айд юм болов? Эсвэл би ингээд тэг секстэй сайн гэдгийг одоо 50-аараа ингэж харуулах гэж тэгдэг юм болоо. Ягаад тэгж юу нэг тэгж хотлаа тэгж одоо тавьсан юм шиг жүжиглэх юм бол аль юу байх боломжтой. Манай найз зөвхөн ирж ирсэн. Хурдан дуусаасаа гэж бодоод нам би тавьсан гэж юм бол энэ угаасаа гэс тавьчих واخ. Намаа нөгөөний тавихыг хүлээгээд нөгөө залуу тавихгүй байсан гэж байгаа байхгүй. Тэгээд чи тавьчихаа тий чамаа тавьсны дараа би тавийг ингэ байгац гэж. Тэгсэн нөгөөх нь тэгээд окей би тавьчлаа тий. Тож тавьж болно гэсэн утгаар ингэ юм хэлсэн гэж байгаа. Хурдан дуусаасаа гэсэн утгаар. Нэг талаас тийм байж болох юм. Нөгөө талаас болохоор яа чи нийлдгээр нөгөө би ингэ тавьж эмэгтэйгээ тавиулж чадчих гэсэн сэтгэл одоо нөгөө ихтэй өгөхийн тулд нөгөөхт нь бас нэг таашаал авна шүү дээ. Би энийг тавиулж чадлаа, энийг битээ тавиулж чадлаа. Эхнэрээ найз өхнөө хайртайгаа би тавиулж чадчихин гэсэн юм сэтгэл нь эр хүнд өөрт нь нөгөө нэг амар гоё сэтгэл төрүүлдэг. Тийм учраас тэр сэтгэлийг хэвээр үлдээхийн тулд ингээд нэг удаа тавьсан байлаа ч гэсэн дааж хата тавихгүй гэдгээ тавиагүй гэдгээ мэддэхгүй тулд гэж яат юм болов? Жоохлож хэлдэг баха. Гэтэ амар санаа харамсалтай юм. Эрэгтэй гэхдээ тэр их мэддэггүй. Эрэгтэй хүмүүс тэгж асууна юм байна. Мэддэггүй. Ягаад гэхээр 20 угаасаа 90% жүжиглдэг юм чинь тэр чинь нөгөө эрэгтэй хүний үед баг тавьсан эмэгтэй амар цөөхөн тохиолж исэн байхыг ч үгүйсэхгүй байгаа зү тийм. Йоо зурээ амар бүр харгуу санагчлаа. Йоо тэр нөгөө эрэгтэй 12 нь эрэгтэй тавиагүй гэхээр эрэгтэй хүмүүс тэр чинь бас амар худлаа гацтай. Эрэгтэй хүнтэй тавьсан болж үжиглэж болт юм уу?
Тийм боломж тэр чинь л уус ингээл харагдана. Ихтэй бэлгэвчтэй тохиолдол ер нь айгүй хэцүү хаа. Бэлгэвчтэй тохиолдол ингээд юу гэдэг бэлгэвчээс тавьсан гэж үжиглээд бэлгэвчээс аваа хайчих юм. Тэгэхээр би тэрийг мэдгүй шүү дээ. Тэгэхээр тавьсан яаж тавих гэж үжиглэх юм. Тавьсан болж үжиглэх юм. Бэлгийн сулралтай ч юм болов. За мэдгүй тэрийг эргэжтэйчүүдээс асууя. Та нар тийм тохиол байсан бичээр яагаад жүжигснэ юм уу те. Тэгвэл айгүй худлаа бэлгийн сулралт гэх хүмүүсийг яг гүжирдэх гээд байна яг. Тийм болохоор гүжирдүүлэхгүй тул та нар бичээрээ яах гэж худлаа жүжиглэх юм бол мэдгүй санаа. Янз шалтгаандаа л бах те. Чи тохиол яриаггүй шалтгаанч байхыг үүсэхгүй мэдгүй. Аюу сэн сагтлаа нэрээ. Яагаад жүжиглэх юм бэлээ. Игай. Хамаагүй мэнэ. Би тавьдвал болоо гэдэг юм шиг баг. Яаж тавих юм бэ тэгвэл? Харин яаж тавих юм? Би бол хамгийн түрүүнд зөвлөмөр байна. Өөртөө сайхан ингээд бэлэн болоод ерөөс юун цаа зовхгүйгээр нэг тийм бэлэн болоод гэж ярьдаг штэ тий. Өөрөө бодохгүйгээр сэтгэл санааны хувьд ч гэсэн амар би хувьд ч гэсэн бэлэн болоод 0 ороод нөгөө хамаг юмаа суллаад айгуу сайхан одоос яавалч яа гэдэг дээрээ тавьчаад тэгээ би гарах хэрэгтэй гэж би бодож байна. Нэг тийм байх. Хоёрт миний хувьд болохоор би яг одоо өөрийнхөө юу гэдэг өөрийнхөө би ингээд хүлээн зөвшөөрө тий би ингээ амар секси тий би ингээд одоо юу гэдэг би махлагч гэсэн би ингээд амар секси хүүхэн гэж ингээд өөртөө итгүүлэхин чааш ингээ угаасаа би яг тэгээ бодчихдаг. Тийм болохоор ингээд секси жахтаа ч юм уу ингээд ер санаа завхаа болчдөг ингээ тий яа миний гэдэс ингээ яаж харагдаж байгаа бол би ингээ доороосоо би ингээ дээр нь гарахаар миний давхар ирүү харагдаж байгаа болов ч юм уу. Тэгээд тэгэж эхлэхээрээ би өөрөөс ингээ тавьж чаддгүй. Тэгэхээр одоо юу гэдэг өөрийнхөө биеийг ингээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тий. Бүдүүн байна уу, турхай байна уу, хин тамаатай. Энэ хамгийн эрэгтэй хүмүүс ер нь тэрийг анзаардаг гэсэн хамгийн сонирхолтой. Тэрэн дээр манай эмэгтэйчүүд амирх санаа задаг хаа. Өөрсдөө аягүй санаа задаг. Миний хүүхэнгээ онжгарч байгаа хаа. Эсвэл юу гэдэг би язарцсан бэ те ч юм уу. Эсвэл миний гэд сунжаад байна. Миний арьс батхтай юу гэдэг. Тэрэнд яг энэ нөхцөл төр болохоор эрэгтэй хүмүүс нь өөрсдөө аягүй тийм сайн нэмжид хөрөхтэй нөгөө нэг юу гэдэг эмэгтэй гэж чист амар гоё гэж те. Чи ингээд амар секси байна гэдэг ч юм уу тиймэрхүү юм хэлээд миний хувьд яг тохиолж исэн юм бол би экстагаа бит хоёр харилцаа ингээд амар тийм гоё байж байгаа. Яг би сүүлд нь боддоо яг юунаас бит хоёр ингээд секси харилцаа ингээд амар тийм уруудаад эхлэвгээ бодсон чинь төрсний дараа би ингээд нөгөө нэг яагаад таалцсан байгаа ш мэдээж тэр чинь ингээд 60 кг тавьсан хүн чинь ингээд бүр ингээд даблтаад 110 болоод бэвэр таалсан. Тэгээд дараа мэдээ секс болчлоо юм л да. Тэр чинь ингээд 100-аас татгаш орж ийлээ гээл явахтай мэдээ секс үргэлж. Гэтэ бит хоёр нэг удаа хэрэлддэг байхгүй. Тэгээ хэрэлдсэн чинь нэг амар шкаф шиг бит тавьж ингээд хэлждэг байхгүй. Тэгээ тэр үг ингээд ерөөсөө секс тоолн бит хоёрт ингээд унтах тоолно ингээд айгу боддог гэсэн. Энэ намайг тэгж боддог. Тэгж хэлсэн юм чинь одоо энэ намайг тэгж харж байгаа даа гэж бодоод тэг ингээд бэлгийн төрсөл бод ирт юм билээ тэр үнтэйхээ ингэж нөгөө нэг хийх. Тийм болохоор эрэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэн тий одоо хайртай эмэгтэйгээ тий нэг тухайн үед нэг юм ялж гарах гэсэн тэний үгээр битээ нэг насан туршийнхаа юм сүйтгэсэй гэж би бол хэлмээр байна. Эмэгтэй хүн ч гэсэн жоон сэтгэлийн хаттай байх хэрэгтэй хаа. Одоо юу гэдэг. Тэгэж хэлвэл хэлж байна. Хайртай үндэ чи шкаф шиг юм чинь ингээ хэлжингүүд ингээл шууд бүф гэл алгуулж байгаа. Яг тийх байхаа. Мэдгүй би тэгээд хэрүүл мэрүүлэхдээ тэгэл янз бүрээр хэлүүлж лээсэн бахан бүдүүнээ юу гэдэг те тэгээд алуу бүдүүнээ гэдэг чинь болоод амар баг. За мэдгүй. Би тэгээд тиймэрхэн би нөгөө ерөөс таадгүй өөртөө амар нөгөө 200 итгэлтэй хүн чинь. Тэгээ юу гэж чи намайг ийм байхад л хайрлсан те ийм байхад л хайрлаж чадахгүй бол одоо тэгээд явах те миний гэдсэн унцсан гэдс чам сонирхолтой байна эсвэл миний ямар одоо зан хааштай миний ямар хүн гэдг нь чамд сонирхолтой байна эсвэл чи ялантанд орлсон юм. Тийм бол. Гэтэ яг үнэндээ тэр дурлаад хайрлаад секс хийж байгаа тохиолдол бол тэр өстой ямар ч хамаагүй юм билэ. Нөгөө ямар биетэй байна те. Тэр чи амар гоё юм хийж байгаа бүр ингээд бүр амар тийм бүр сэтгэлийн амар гоё таашаал авч байгаа үедээ юу тэр нөгөө халуутлаарсэн цаараас нөгөө залуу нь ингээд энэ хүүхний гиз нугларт юм бэ. Өө тэр нөгөө давхар юу харагдаж байна те. Тэгэл ерөөсөө хараад зогсчих юм угаасаа. Угаасаа тийх ямар ч тэр эрэгтэй хүн тийм юм бодоо сууж байгаа ч юм байхгүй. Өшөө бас нэг шалтгаан нь сая гинт бодсон чи юу юм бэ? Эрүүл мэндийн шалтгаан бас байх боломжтой юм. Сэтгэл готрол ч юм уу тий. Би яг нэг 2 жилийн өмнө одоо яг найз залуу хууч найз залуугаас салахтаа би яг амар одоо яг тэр үед би амар сэтгэл готролд ороод миний бамбатай гэж гарч ирээ. Тэгээ бамбаны дааврын дутагдaltaй үед хүн ер нь айгу сэтгэл готролд ороод ингээд
тархлаад тий чалтгаангүйгээр ингээл амар бүр ингээл гинт 80 85 ил болгоод ингээл тархлаад тэгээл гинт уйлмар санагдаад эсвэл ингээл юу гэдэг нөгөө секс их хүсэл ингээл бүр шууд алга болоо тий нөгөө залуу гарахаар ингээл уур хүрээд ч юм уу яг тэр үедээ юу нөгөө нэг дуур тавих мэйхтэй юу нөгөө секс микс бодох тийм эмгүү болчт юм бэл. Тийм болохоор хэрвээ чи бас дурд тавьж чадахгүй байгаа бол эрүүл мэндэ бас нэг шалгуулад үзээрэй. Миний хувьд бол бамбаа байсан өшөө нөгөө нэг жирэмснээс хамгаалах юм уу жаа үед эмэгтэй хүмүүс амар тийм дааврын өөрчлөлтөнд ороод гормоны өөрчлөлтөнд ороод айгүй их тийм янз бүрийн зан хааштай болдог гэж сонссон. Энэ тэгээд ингээд дур тавихгүй байгаад явсаар байгаад айгүй бол стрессэнд орох нэг магадлал юм болов. Тэгэж чи зүгээр харах хоног бодоочтой одоо ингээд хараа ингээд харах хоног сая ингээд бодсон ч хичнээн одоо жүжиглж явах юм бэ тийм ээ. Тийм ээ ч одоо окей нэг жүжиглэлээ, хоёр жүжиглэлээ, гуравдагаас эхлэж зүгээр залхаж эхлэх юмстай ингээд чам таашаалахгүй багт чи ингээд чи ингээд ёо гоё на да тэр зүгээр жүжигчин болчмаар юм шүү. Тийм баг. Тэр насан турш жүжиглж явах гэж угаас ямар л утга асуудал шүү тийм ээ. Гэтэ чи дур тавьж чадахгүй байна гэдэг чинь одоо тэр залуутайгаа амар удчлаа шүү. Жишээл 2 3 жил чи тэгтээ ерөөс дур тавьж чадахгүй байна гэдэг чинь тойр тохирохгүй байгаа гэсэн үг юм шүү. Шууд тэгж хэлж болохгүй. Шууд тэгж хэлж болохгүй л хэлтэй. Гэтэ ингээд ер нь ингээд нэг юм одоо таалагдсан ч юм ингээд тайртай хүнтэйг яхаар ингээд цаанаасаа л ингээд бүр ингээд нөгөө нэг гол урсан гэдэг шиг зүгээр доороос ч зүгээр ингээд урсаж ундраал тэгэл юм байдаг үстэй. Тэгтээ уусаа яг сексийг хэр чухал гэж амьдралд хэр чухал зүйл гэж авч үзэж байгаасаа болдог. Нөгөө бид нар дээр ирсэн залуучуудын мессеж нь болохоор зэрэг эхнэр нөгөө нэг амар сайн хүмүүртлөө тий ингээд нөгөө нэг секстэй нэг тийм санаачлагтай биш эсвэл ингээд автоматик хийх ажиглаа л гэдэг тий. Тийм талаараа нөгөө битсэн байд хүмүүс гэдэг чинь тэдний хувьд болохоор зэрэг бусад бүх харилцаа болоод тийм хамтын амьдрал нь болоод байгаа мөртлөө секс нь болохгүй байдаг. Тэгээд эмэгтэйхэн бодлохоор тэр нормал үзэгдэл байгаа байхгүй. Зөв нэг сардаа ганц хийгээд ч юм уу ихтэй ингээл тавьчаал ингээл явж хахад өөрөө ингээд тэр нэг тийм сэтгэл дундуур биш. Эхтэйхэн бодлохоор зэрэг бас их нэгэ тавиулчмаар байдаг. Тэгтэл ингээд болвэлгээл тийм ингээд гар мараа орлоо эсвэл ингээд үүч мөсгингүүд нөгөө oral sex mess хийх гээл эрэнгүүд нь шууд ингээд болвэлчихвэл. Тэгэхээр энэ чинь ярилцахгүй байгаа л гэсэн үг байхгүй. Тэгс үг. Эмэгтэй хүмүүс дур тавихтаа ямар царай гаргадаг вэ? Гэдэг дээр санал хэлээч. Би болохоор ингээд нүдэ хаагасан юм байна. Нүдэ хаагсанад нэг сонин царай даалдаг гэж манай хооч нэ залуучууд хэлсэн. За. Би бол өөрийнхөө дур тавьж байгааг толинд ингээ харж байгаад бол харж үзээгүй. Тэгээ би өөрөө ингээ дотроо ингээ бодож байгаа штэ. Би яг ингэж тавьж байна гэд миний нүд ингээ бол хаагасаа надад тэгээ уруулаа хаздаг. Тэгээд ингээд нэг нүүр аим сонин болд юм аа нэг юм. Тэгээ нэг юм сонин болол тэгээл нэг сонин агаар гаргаал тэгээл дуустдаг юм. Гэтэ хараа эмэгтэй хүн өөрийнхөө царайг яг тавьж байхдаа өдөртөх боломж байдгүй гинэ. Яг угаасаа тэр нөгөө нэг би одоо яг тавихтаа ийм царай гаргана гэж юм уу тийм ингээл бэлдээл угаасаа ямар ч боломж байдгүй гинэ. Ягаад гэвэл тарих ингээд нөгөө тэрийг өдөртөж байгаа хэсэг нь тавихтаа төвлөрсөн байгаа учраас тэрийг зэрэг өдөртөх боломж байдгүй юм байна л да. Тэгээс сонсч нэг инээдээ санаанд орчлаа гэж би нэг юм унссан юм байна. Тэгсэн чинь эмэгтэй хүн дур тавихтаа хөлийнх нь ингээд хороноод бүгд сарваадаг гинэ. Би тэрийг уушчаад нэрээ тэгдэм бахта дараагийн удаа анзаарч үзье гэж бодсон. Тэр тэгээ ямар царай гаргадаг ч вэ? Эрэгтэй хүмүүст ямар санагддаг бол одоо ингээд нэг юм эмэгтэй тавьж байгаа царайг хараад дуртай штэ. Эрэгтэй хүмүүс ихэнх нь дуртай байдаг. Тэгэхгүй ингээл эмэгтэй тавьж байгаа чинь энэ одоо ямар сонин царай гаргадаг хүн бэ гэж бодсож ахгүй л үү. Тийм угаасаа тэр чинь хамгийн өөрийнх нь ингээ кайф авч байгаа зүйл ахгүй. Би нэмэгтэй тавиулчлаа. Тий. Чадлаа. Яг космогоос авсан судалгаагаар эрэгтэйчүүдээс асуусан асуулга донд эмэгтэй хүний тавьсан царай ямар хамгийн тэний царай гаргасан бэ гэдэг асуулга тавьсан юм байл та. Тэр мэдэх гээд тэгсэн чинь бүгд эмэгтэй хүн ямар ч царай гаргасан бэ? Хамгийн секси одоо бүр хамгийн сайхан гарддаг гэсэн хариултыг дугуулсан бис гэсэн. Хүлээлгийн өрөөний 6 дугаар дугаар та бүгд таалагдсан байх гэж бодож байна. Өнөөдрийн яриач гэсэн бас бусад дугааруудтай адилхан халуухан сэдвүүдийн нэг байлаа. Бид хоёр нэлээн ер нь өөрсдийнхөө тий зүгээс нэлээх мэдээлэл цуглуулсан тэгээд дээр нэмээд практик дээр үдшиж тулснаа нээлттэйгээр ярилцсан. Би бол миний зүгээс бол би ямар ч хаалтгүй ярьлаа гэж өөрөө бодож байна. Ерөөсөө урд нь бол нэг юм өөрийгөө жоохон цэгнэх маягтай
яадаг ш. Одоо бол би ингээд баг ямар сайндаа бүр цацруулж тавьдаг хүртэл ярьж байгаа дээ ч таа. Үгүй энэ дугаар яг нэг юм 50 дугаар болчлоо. 50 дугаар бол яг 50 дугаар болчлоо. Энэ дугаар ихтэй эрэгтэйчүүдийг орхидуулсан байж магадгүй гэж та бүгд яг бодож байгаа ах. Гэтэ үгүй шүү. Гэтэ яг үгүй энэ бол амар хэрэгтэй дугаар байсан. Эрэгтэйчүүдэд бол ялангуяа бүр хэрэгтэй дугаар байсан байх гэж бодож байна. Тэгээд эцэдний хэлэхэд хувийн аж амьтгаа байцгаа эмэгтэйчтэй. Аль аль нь тавьцгаая. 90% ядаж 50 болгоцгоё. Дугаар маань Заяагийн гэрээс та бүхэнд хүрлээ. Манай өрөөч бараг хүлээлгээ өрөө штэ. Хүмүүс өрөөл хүлээж байгаа л явдаг штэ дараагийнхаа юмд. Болцоондоо манад ирж хүлээж байгаа л нүүр мөрөө бодоол. Тэгэл гараа явдаг юм чи манайхаа да бараг хүлээлгээ өрөө гэсэн үг. Заяагийн хүлээлгээ өрөөс юм. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай үзэгч сонсогчдоо.